За Live News-ны хамт таваад баярлалаа. Манай мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа өршлөө хурж байна. За энэ удаагийн зочноор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх их гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? За цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгоно гэхээр бас их таатай сонсогдож байна. Яг л бас шинэлэг сонсогдож байна. Одоо улирал нь бас болж байна. Одоо 12 дугаар ангийн төгсөгчд маань мэдээ сонголтоо хийсэн, зарим нэг нь бас эргэлзээтэй сонголт хийгээл судалж штэ. Тэгэхээр яг энэ чиглэлийн мэрэгчлэтнүүд маань яг юуг зөвлөдөө, яаж нөлөөлдөө? За яг ажил мэргэжлийн чиг баримжаа олох зөвлөхүүд гэхээр мэрэгсэн зөвлөх бол манай Монголд хараахан яг мэрэгжлийн зөвлөх бэлтгэдэг байна. Манай төслийн шугамар бол яг зөвлөх бэлтгэх сургалтыг бакалаврын түвшинд буюу 4 жилийн одоо сургалтын хэмжээнд бэлтгэхээр одоо бэлтгэл ажлууд нь одоо хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэсэн үг. Бидний хувьд бол яг шатлсан богино хугацааны сургалтуудаар бэлтгэгдсэн зөвлөхүүд гэсэн үг. Одоо яг ажил мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдад тийм ээ яг хүүхдүүдэд чиг өгөх гэж байгаа эцэг эхчүүд маань яг юун дээр анхаарах хэрэгтэй байдгийг зүгээр олон зүйлийг анзаархаар манай эцэг эхүүд өөрсдөө сонирхолтой хүүхдүүдэд тулгын шаарддаг юм шиг харагдаад идэг. Яг эцэг эхчүүдийн хувьд бол мэдээж үр хүүхдийнхээ хамгийн сайн сайхны төлөө байгаа л улсууд тийм ээ. Эцэг эхчүүдийг бол ер нь 3 хувааж үзэж болохоор байгаа. Энэ дээр бол тулгагч эцэг их, зөвлөгч эцэг их, зөнд нь орхигч эцэг их гэдэг. Тулгагч эцэг эхчүүд нь болохоор юг өөрийнхөө эзэмшиж чадаагүй буюу өөрийнхөө дурлж исэн мэрэгчлийг хүүхдэд тулгадаг. Эсвэл мөнгө их болдог, цалин өндөртэй ажлыг хүүхдэд тулгачдаг. Эсвэл одоо нийгэмд эрэлттэй байгаа мэрэгчлийг ингээд тулгачдаг. Тэгэхээр яг тухайн хүүхдийн маань өөрийнх нь дур сонирхол авьяас одоо тэр ур чадварт нь тулгуурлаагүй тухайн мэрэгчлийг тулгуулад эзэмссэн хүүхд маань ажил мэргэжил дээрээ нөгөө тэр бүтээмж гэдэг зүйлээ төдийлөн гаргаж ирэхгүй өөртөө сэтгэл ханамжтай бус байхаагаараа одоо түрүүний ярьжсэн эх орны минь хөгжлөөс жоохон ч гэсэн буруу татаад байна тийм ээ буруу хоошин татаад байна. Тийм учраас энэ чиг баримжааг бол эхнээс нь олгох нь зүйтэй юм байна. Хүүхдүүдийг өөрөөс нь одоо өөрөөр нь тэр шийдвэрийг гаргуулах, өөрт нь тэр өөрийнхөө дуртай зүйлийг олж хийхэд нь туслах тэр зорилгоор одоо энэ үйлчлэгээ хэрэгжиж байгаа гэсэн үг. Одоо хүүхдүүд нэг ингэдэг штеп би юу н одоо ямар мэрэгчлээ болвол зүгээр юм бэ ч гэх юм уу те би юу н ямар авьяастай хүүхд юм бэ те тэрийг юу н одоо яаж таньж мэдхүү тэн дээрээ тулгуурлаад яаж бас ажил мэрэгчлээ зөв сонгож болох уу тийм ээ миний хувьд бол мэрэгчлээ сонгохын өмнө бол яг өөрийгөө таньж мэдэх нэг чухал юм шиг те нөгөө талаас эцэг эхчүүд болон багш нар миний хүүхэд миний шав юу н яг ямар хүүхдийн юун дээр илүү сайн байгаад энэ ч юм уу ингээ ажиглах хэрэгтэй юм шиг байна тий. Одоо ер нь яг тухайн хүүхдийн маань өсвөр насны хүмүүс төдийлөн яг өөрийнхөө одоо амьдралын туршлага хангалттай биш учраас яг ойр дотныхных бол зөвлөгөөгөөр буюу хэлсэн үгээр нь өөрийнхөө шийдвэрийг гаргаж идэг. Тэр ойр дотных нь хэн байдаг вэ гэхээр хамгийн ихээр итгэдэг нь болохоор үе тэнгийн найзууд нэг байдаг. Харамсалтай тэр найзууд нь өөрөөс нь тийм их илүү туршлагатай биш. Адилхан төвшөнд байгаа гэсэн үг. За тэгээ эцэг эхчүүд болохоор магадгүй нөгөө төрөөнийх шиг хэрвээ тулгачдаг бол бас алдаа гэсэн үг. Зөвлөж чаддаг эцэг эхчүүд бол хангалттай мэдээллүүдийг олж өгтөн туслана. Гэхдээ шийдвэрийг өөрөөр нь гаргуулах хэрэгтэй байгаа. Зөнд нь орхино гэхээр бас эрсдэлтэй. Зөнд нь орхиж чоор нөгөө хүүхд маань нөгөө найз нөхдийнхөө үгээр ороод буруу шийдвэр гаргачих бас эрсдэлтэй гэсэн үг. Тэгээд олон зүйл бас амьдрал дээр харагддаг л да. 2 дугаар курс, 3 дугаар курсээс сургуулаа хийждэг тийм ээ. Тэгээд эцэг эхчүүд нөгөө маш их төлбөр гаргаж ирсэн, нөгөө зээл аваад сургаж ирсэн зүйл маань талааруулцдаг. Тэгээд олон эцэг эхчүүд хүүхдээ буруутгадаг. Тэгээд яг энэ зүйлээс л бид нараас урьдчилан сэргийлэх ёстой байх л да тийм ээ. Харин тэр яг буруу сонгосноос болоод яг ингээд эхний 2 3 дугаар курстэй одоо эхний 1 2 дугаар курстэй хэрвээ юугаа шийдвэрээ өөрчлөе гэж байгаа бол магадгүй бас харьцангуй бага хугацаа буюу бага зардал гаргачаа шийдвэрээ өөрчлөх бавдгүй юм тийм ээ. Бүр ажлын байран дээр гарчаад бас би буруу зам дээрээ явж ижээ гэх юм бол бас өшөө харамсалтай байх гэдэг тийм. Тийм учраас тал талаасаа уулна анхаарад яг одоо 10 жилээс төгсөхөөс нь өмнө ахлах ангид нь байхад нь нөгөө нэг төрөний таны хэлдгээр багш нь мэдээж ажигласан байгаа тэр хүүхдийг олон жилийн туршид тэр хүүхдтэй хамт байгаа учраас за тэр хүүхд маань өөрөө бас юу сорилууд ажил болдгийг. Янз бүр өөрийгөө тодорхойлох сорилуудыг ажиллаад одоо мэрэгжил цэгийн дээр байгаа. Бас Америкт төгсөгчдийн холбооноос гаргасан сорил байгаа тийм. За тэр сорилуудаар туршиж үзээд өөрийгөө би ер нь хүнтэйгээ харьцдаг мэрэгжилд илүү тохиромжтой юм уу эсвэл хүн техниктэй харьцдаг мэрэгжилд илүү тохиромжтой юм уу буюу би энэн дээр илүү миний авьяас ур чадвар илүү
сонирхол маань энэ чиглэлд байна уу гэдгээ болон тодорхойлоод гаргачих юм бол тэгээд тэр дээрэс нь эцэг их буюу тэр нөгөө ангийн багш нар нь илүү их таньж байгаа хүмүүс нь зөвлөд өгдөг бол чиглүүлээд өгдөг бол илүү нэмэр болох. Яг одоо ингээд зөвлөгөө авъя, ажил мэргэжлийн чиг баримж байгаа тодорхойлуулъя гэсэн эцэг эхчүүд хүүхдүүд маань хаана хандах уу? Та хэд маань яг очих уу? Эсвэл одоо нэг офис дээр ч юм уу суугаад яг ажлын цагаар өгч байгаа юу? За бид нар бол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны одоо ангиудаар нь явж эхлээд мэдээлэл өгдөг байгаа. Ийм зөвлөгөө өгч байгаа шүү. Ингэж сонгох ёстой юм шүү. Гаргадаг алдаа чи ийм байдаг юм шүү гэдгийг хэлж өгчөөд эцэг эхийн хуралдаа үедээ бас ангийн багштай нэрээд эцэг эхчүүдэд нь бас мэдээлэл өгдөг. Тэгчээд одоо мэдээлэл авсан хүмүүс маань эргээд ганцаарчилсан зөвлөгөө авахар болохоор бидний одоо яг суудаг байрладаг одоо сургуулийн тэр офис дээр очиж ганцаарчилсан зөвлөгөөг авдаг. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцээсэнд баярлалаа. Тэгээд цаг үеэ олсон бас чухал сэдвээр бид ярилцлаа. За лайв мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн мэдээлэлээр танд хүрч байна.